Ховд аймгийн Дууд сумын Хөх бэлчээр багийн аймгийн авраг малчин Цэнцүрэнгийн Чулуунбаатар нь анх 5 настайгаас эхлэн нах заах аймгийн алдарт уяач Чулуун төмрөө даган мал маллаж эхэлжээ. Тэрээр 2002 онд айл болж тусдаа гарснаас хойш малын үйлдвэр ухсаа чанар ашиг шимийг чухалчилж ирсэн байдаг. Чулуун төмрийнхээ жил бүр 1000-аас дээш толгой мал тоололдог байсан хэдий ч бэлчээрийн даацад тохирсон өндөр ашиг шимт малаар цөмсөргөө бүрдүүлэх зорилт тавьж 2023 оноос эхлэн малынхаа тоог цөөрүүлснээр 2024 оны жилийн эцсээр 700 толгой мал тоолуулжээ. Увс аймгаас илүү нугаламжтай хуудсан манхан сумаас ухан авч сүргийн бүтцээ сайжруулснаар нэг малаас авах ашиг шим нэмэгджээ. Түүнчлэн эцэг малаа үржлийн малын үзэсгэлэн худалдаанд оролцуулж улс аймгийн шагналыг хүртсэн байна. Чулуунбаатарын хөдөө аж ахуйн салбарт оруулсан хөдөлмөр зүтгэлийг аймаг орон нутгаас үнэлэн 2018 онд аймгийн авраг малчнаар шалгаруулж байсан бол ийхүү 7 жилийн дараа аймгийн хошин авраг малчин өрхөөр шалгаруулан шагнаж байна. Би 1991 онд 5 дугаар ангийн хүүхэд нах заахында ирээд хурдны мөр үнж хонь мал хариулж хүүхд цагаас мал сонирхолтой болоод нах заах чулуун төмрөө дагаад малчин болсон. Ийм сайхан шагнал авахд миний нах заах аймгийн алдарт уяач чулуун төмөр гэдэг хүн надад мал маллах арга ухааныг зааж өгсөн. 2000 онд айлуулаад одоо 25 жил мал маллаж байна. Тэр хугацаанд одоо сумын авраг аймгийн авраг малчин тэргүүний залуу малчин малынхаа шин хөдлөө одоо аймгийн хошин авраг гэдэг ийм сайхан нэр хүндтэй шагналд хүрч байгаадаа маш их баяртай байна. Малчин мэрэгжил гэдэг бол хамгийн сайхан мэрэгжил. Их нутагтаа эзэн болоод өөрийнхөө дураар тааваараа сайхан малаа адгуулад маллаад малынхаа өр ашиг шимийг амьдрал ахуйдаа хэрэглээд өр хүүхдийнхээ сурлах хөдөлмөр одоо ажил амьдралд одоо ингээд нэмэр болгож яваадаа баяртай байна. Буурал аав ээжийнхээ буйныг өдөө зэрэгтэй өсгөн үржүүлж энэ сайхан нутагтаа ажиллаж амьдарч байгаа та баяртай байна. Ингээд хуран цугласан ах дүү авга нахс таав ихэндээ модон могоо жилдээ эрүүлэн каз жаргал сайн сайхан ихнийг хүсэн яриа. Аймгийн хошин авраг малчин Чулуунбаатарынхаа бусад малчдын нэгэн адил жилд 3-аас доош удаа утралдаг байна. Уулын бүсээс хадлан тижэл бэлтгэх боломж хомсуучир 200 гаруй пресс өвс нөөцөж хаврыг давдаг байна. За малын тоог цүүлсэн хэдий ч энэ хавар шинээр 300 орчим төл хүлээн авна гэлээ.